Hi guys. Тэг би ойрт бичлэг хийгээгүй юм байна. Ойрт сургууль соёлоо төгсөхгүй завгүй явж байсан. Завгүй явж байсан. Тэгээд та нар угаасаа гарчмаасаа харсан байх. Ус юу нэлээ ярих вэ гэж ингээд өөртөө учирсан токс харилцааны талаар ярихаар шийдсэн. Одоо би тэр хүнтэй 5 жил хүрсэн. Тэгээд 5 жилийн хугацаанд токс харилцаатай байсан гэсэн үг. Тэгээд бичлэг хийхээс өмнө та нар уух юм даахаарай. Би ингээд кофе хийгээд авсан байгаа. Одоо би ингээд 5 жил үргэлжсэн гэсэндээ тэр үнтэй 5 жил үргэлжсэн. Гэтэ эхний 2 жилийн хугацаанд би энэ байж болохгүй харилцаа гэж миний дотоод орж ирээгүй. Тэгээд сүүлийн 3 дахь жил нь бол яг би ингээд энэ болохгүй харилцаа гэж би ойлгож ирсэн. Гарахыг хичээжсэн. Гэтэ 3 жилийн хугацаанд гарах хэцүүсэн. За тэр хүнтэй анх яаж танилцсан бэ гэвэл тэр хүн маань нүгэ ингэсэн. Одоо 10 жилдээ маань нүгэ ингэж сурч ирсэн. Тэгээд юу анх бол би бинийг ингээд жоохон өдөрч танилцах гэх юм ингээд би жоохон ингээд яхан ингээд өдөр 10 жилийн тийм нэг өдөлт байдаг да нэг би доош нь хийдэг ч юм уу нэг тийм одоо яг тэгж танилцсан байхгүй юм. Би анх тийм өдөлт танилцсан. Тэр үед 8 дугаар ангид байсан. Анх танилцсан үе. Тэгээд 8-ийн яг төгсгийн үеэр анх үргэлжсэн. Тэгээд би бодохоор аим гайхаад идэв юм байна. Тэгээд дараа нь 8 төгсгийн үеэр үргэлжсэн. Тэгээд яг 8-ийн 100 салсан баг. 100 салаа тэгээ 9 дахиад буцан гэлсэн. Амар тийм мишэл бэндэсэн л та. Амар тийм охтууд ингээд үүдтэй нэг тийм уу бэндэсэн. Тэгээд эхний 8 дугаар ангидаа бол яхаж ингээд тэр хүнтэй ингээд дасцсан байсан. Яг ингээд яагаад ч миний хажууд байгаад байхаар ингээд дасцсан байсан. Дараа нь дасад хайрт болсон гэх юм. Тэгээд ер нь эхний 2 жилээр одоо 8-аас 9 дугаар анги хүртэл энэ токс харилцаа шүү гэж миний толгойд юусоо орж ирж байгаагүй. Яг ч би байж болох харилцаа энэ уус байдаг гэсэн одоо ойлголттой байсан. Одоо жишээлбэл одоо энгийн зүйлүүд юм бол одоо ботход ингээд одоо харагддаг байсан юм байлаа. Тэгээ яг тэр үе миний толгойд болохоор ч ирээгүй байж болдог юм гэж боддог байсан. Жишээлбэл одоо намайг гэрлүү хүрэж өгдөг үед гэрлүү намайг хүрэж өгөөд гэрлүүгөө орохдоо над руу зуран дараа явуулаарай. Одоо би нэг гэртээ орохгүйгээр нэг одоо өөр хүнтэй уулзаж явдаг юм шиг ингээд заавал намайг гэртээ харихаар зургаад оруулж явуулаарай гэдэг гэсэн. Тэр бол бараг 5 жилийн хугацаанд 5 жил бараг үргэлжилсэн бүр байн үргэлжилтэйсэн. Тэгэл гэрлүүг харихаар ингээд би нэг зураг селфи хийгээл дагаа гэртээ ирсэн шүү гэдэг нь одоо баримтжуулдаг явуулдаг гэсэн. Одоо энгийн зөвлөнөөс тэгээ шалгалталтайсан. Тэгээд яг 9 дугаар ангийн одоо 8 дугаар анги яг миний одоо яг санаж байгаа зүйлүүд нь бол нэг зураг дарвал тэнэгтэй явуулт хийдэг байсан. Тэгснээ ингээд амар хартаа байсан. Одоо намайг тэнэгтэй уулзч болохгүй, найзтай уулзч болохгүй, ангийнхантай уулзч болохгүй, ангийнх нь ямар бэнтэртэй харьцах болохгүй гэдэг амар тийм харталтай амар намайг яг өөрөөрөө ингээл байлгах хэрэгтэй байсан. Гэхдээ би жоох байхад бол яг тэгж болдог л гэж ойлгосон. Үнэхээр яг ингээд ууц хэвээ харилцаа. Би ч миний толгойд орж ирсэн байхгүй. Тэгээ 8 дугаар ангидаа болсон явдлын би тэр санаж байна. 9 дугаар ангидаа бол яг саний үргэлжилсэн саний хэлсэн юм бараг 9 дугаар ангидаа ч үргэлжилсэн бараг 5 жил хугацаанд 5 жилдээ л үргэлжилсэн. Дараа нь миний яг хамгийн тод санаж байгаа зүйлүүд нь бол ингээд миний хувцалтыг амар тийм шүүдэг байсан. Одоо чи тэрээ өмсч болохгүй, чи тэрээ өмсч болохгүй, энэ өмсч болохгүй
Би ингээд гэрээс юбктэй, шорттой ингээд онгорхоо топ ингээд өмсдөг гарахаар ууралдаг гэсэн. Чи юу өмссөн би ингээ уурлаад өөрхөө хувцас надад тайлт өмсүүлдэг гэсэн. Би яг тэр үедээ хийгээл гэж боддог байсан. Гэхдээ одоо бодохоор амар тэнэг санагдаж байсан байна. Одоо бодохоор амар тэнэг байсан. Яг миний санаж байгаа зүйлүүд нь бол одоо хамгийн ойрхон санаж байгаа зүйлүүд нь юм байна. Тэгээд дараагийн санаж байгаа зүйлүүд нь бол одоо намайг найз нөхдөдгүй болгох гэсэн. Одоо зөвхөн өөртөө л харьцуулдаг, өөртөө л уулздаг болох хэрэгтэй байсан. Одоо токсик хүмүүсд нөөс яг нам одоо тэр одоо хохирогч ганцаараа байх хичээдэг байхгүй юу? Байлгаа хүсдэг. Ганцаараа байвал тэр эмзэг болон тэр юм яаж болохоор яг тийм харилцаатай байдаг. Тийм харилцаатай байдаг. Учирс юу найз бол намайг ганцаараа байх хичээдэг. Чи тэрнтэй уулзах болохгүй, чи тэрнтэй уулзах болохгүй, ярьж болохгүй, харьцах болохгүй. Танай найз зүгээс тийм сонин, таны тэр найз тийм сонин штэ. Чи тэрнтэй битгий уулз, битгий харьцсан. Нэг тийм байсан. Тэгээ би эргүүлээд тэр нь өөрт нь хэлэхээр одоо эргүүлж тэр нь одоо тэрний найз талаар хэлэхээр тэр ууралдаг гэсэн. Ууралдаг гэсэн. Тийм. Юм дараагийн одоо токсик хүмүүсийн одоо харах одоо харж болох үндэсх нь бол юм одоо нэг буруу хөө өөртөө ингээд тогтгүй ингээд би буруугүй чил буруутай энэ чил буруу ойлгосон би манайч буруугүй гэж хэлдэг. Тэр 5 жилийн хугацаанд надад баг байнг тэр хэлдэг гэсэн. Тэгээд өөр нэг чамайг ингээд өөртөө итгэлгүй болохыг хүсдэг. Одоо чи тэрийг чадахгүй, чи тэрийг чадахгүй шүү дээ. Чи надуугүй тэрийг чадахгүй шүү дээ. Нэг заавал нэг өөрт нь хамт байлгаа яг нэг юм хийх ёстой юм шиг заяа. Би ганцаар юм хийж чаддгүй юм шиг нэг ярьдаг гэсэн заяа. Нэг тийм харилцаатай байсан. Тэгээд яг 5 жил ингээд хитрхи одоо жоохон хэцүү байгаад нэг 5 жилийн хугацаанд би тэр хүнтэй зурлцаа гэхэд яг ч ингээд салыг ихээ салж чадаагүй. Хоёр яг ингээд эцнийн би энэ бүтэхгүй харилцаа гэдэг би ойлгож байсан. Яг сүүлийн 3 жил нь бол би ойлгосон. Эхний 2 жил нь бол би ойлгоогүй. Тэгээд яагаад салж чадаагүй гэвэл тэр хүний хэлсэн үнэт нь боддохоор ингээд би салж болохгүй юм шиг санагддаг болсон. Яг токсик хүний одоо манипулятор яг тийм байдаг байхгүй. Би амсны орцоор ирчлээ. Тэгээд юм аль болох чамаа нийт ганцаараа байлгах хичээдэг. Аль болох чамаа өөртөө итгэлгүй болгох хичээдэг. Чи тэр хүнгүү л бол баг юм хийж чадахгүй, баг амьсгалж чадахгүй юм шиг ярина. 3-т чиний одоо чамайг амар хардна. Харднаас гадна дахиад чиний хувцлалтыг чиний одоо байгаа үзэмжийг одоо өөрөөр хэлнэ. Заавал яг өөрийнхөө хүслээр л байлгах хичээдэг. Тийм харилцаатай байсан. Тэгээд яг эхний 2 жилд бол би юмсан юу ойлгохгүй энэ бас хэвийн зүйлүүд бодож сүүлийн 3 жил би энэ болохгүй юм шиг байна гэж зөөхөн толгойдоо оруулчихсан. Гэтэ тэр хүн надад байнга чи тэрийг чи чадахгүй штэ. Чи надад салж чадахгүй штэ. Гэхдээ салж чадахгүй. Яг чи надад сална гэсэн ч чамд өөр хүн олдохгүй. Чамд чи ганцаараа насаараа чи наддгүй бол ганцаараа насаараа баран гэсэн утгаар ярьдаг гэсэн. Нэр тэр байтг хэлдэг гэсэн шүү. Тэг би сүүлийн 3 жил яг тэр амар нэр ч юм уу. Бас ингээд толгойд бүр ортол хийдэг байсан. Ингээд баруун ингээд муудалцах болно л хэлдэг гэсэн. Тэр хүнтэй одоо баг 5 жилийн хугацаанд одоо баг тэрбум цаашаа салтан гэлсэн баг. Баг тэрбумаас их байж магадгүй тэр. Салж нийлээл ингээд өдч хэдэн ч салж нийлдэг хэдэн ч удаа надад нийлдэг мэдгүй. Бараг салж нийлэх болондоо мөнгө авдаг гэсэн байл би баг тэрбум цаашаа болох гэсэн. Тэгснэм ингээд
одоо би ингээд салъягээд тэр ингээд надаас ингээд надтай зууралддаг гэсэн. Надтай л одоо намайг одоо өөртөө байлгуул ингээд өөртөө ашигтай байдаг гэсэн. Яа тэгвэл би тэр хүнд их хэмжээний мөнгө зарцуулдаг байсан. Хоёрд би тэр үннийг одоо мэдгүй хатаа хамт байхад нэг юм өөрт нь ашигтай байдаг байсан юм шиг байгаа. Одоо мөнгнөөс гаднаас өөр ямар ч ашиг хийсэн мэдгүй. Тэгээд одоо бид хоёр муудалцаа салахаар тэр өөр хүнтэй болчдөг гэсэн амар хурдан. Тэгтээ баяртай. Одоо үеийнхээ охтууд биш дандаа өөрсдөө жоох охтуудтай ингээд хайцдаг үерхдэг гэсэн. Бараг нэг насанд хүрээгүй охтуудтай үерхдэг гэсэн гэж хэлж болно шүү. Педофил чашигсан. Тэгээд би жоохон байхад ингээд надад яхад амар хэцүү байсан. Тэг том болох тусам одоо арай ухаан суух тусам надад нэг юм би тэр хүнээс хурдан салах юм хүссэн. Гэтэ тэр хүн надаас салдгүй одоо ингээд зууралддаг байсан. Би тэр хүнээс үнэхээр салахаа хурддаг гэсэн. Би өөр хүнтэй болохоор тэр над дээр одоо тэр бит хоёр донд одоо яс хайцдаг гэсэн. Амар хэцүү. Тэгээ би өөрхөн жоохон байхад ингээд ер нь бол нэг хэвэл харилцаа гэж боддог гэсэн л та. Том болохоо энэ токс харилцаа гэдээ ойлгосон. Тэгтээ ингээд токс харилцаанд одоо орвол нэгт надад заавал тэр хүний бүх юмаа блоклоорой гэж хэлмээр байна. Ямар ч ингээд харилцаа холбоо одоо авч чадхааргүй блоклоорой гэж хэлээ. Тэгтээ ингээд гэрийн одоо тэр хүн миний гэрээ мэддэг гэсэн. Учраас манай гэрийн гадаа нам хүлээдэг гэсэн. Ингээд би тэр муутлаа би блоклчихоор тэр манай гэрийн гадаа ингээд хүлээждэг гэсэн. Ингээд баруун манай ортонд хондог үеч байсан баг заа юм. Тийм болохоор надад тэрнээс салах амар хэцүү байсан. Үнэхээр одоо бит хоёрын гэр яг замын цаана гэдэг гэсэн учраас бараг уулзахад 5 минут ч зарцуулдаг гэсэн. Тийм болохоор бүр хэцүү байсан. Тийм болохоор одоо бүр хэцүү байсан. Тэгээ би тэр хүнээс одоо бүх зүйлээ блоклоод шинэ амьдралыг эхлүүлээд тэгсэн тэр гарч ирдэг гэсэн тэр. Тэгээ бүр бодхоор нэрээ өөрөө үнэхээр өрөвдөж чинь би үнэхээр ямар балан харилцаатай байсан үнэхээр өрөвдөж чинь. Тэгээ одоо тэр хүн ашиг надаас салсан. Тэр хүн өөр нэг хохирогч айгаад олоод явж байгаа бол байх. Гэтэ над дээр бол дахиж тэр ихтэй ингээд согтохороо заа ингээд уухаараа над дээр одоо залгадаг заа шөнийн 3 цаг шөнийн 2 цаг гэдэг. Гэтэ ингээд би угаасаа блоклцсон шүү дээ бүх зүйлээр ингээд дугаар бүх юмар блоклцсон. Тэгсэн ч гэсэн ингээд өөр дугаар нуутлаа надад залгадаг. Би бүр дугаараа сольсон ч гэсэн тэр нэг дундын найзуудаа миний дугаараа олчдаг. Хааны газраас нь болчдөг. Тийм болохоор надад амар хэцүү байсан нэрээ. Үнэхээр хэцүүсэн. Гэтэ ингээд чинь өсвөр насны үе дээрээс би нэг гой хувцалмаар идэг. Тэр намаа ингээд баг нэг хулганшаа хувцлуулахыг хичээдэг гэсэн баг. Нэг өөрийнхөө хүүтэйгээ өмсүүлж чинь эсвэл өөрийнхөө цанцаа өмсүүлж нэг юм би нэг гой хувцалж гарахаар тэр нь таалагдсан. Чи юу хийсэн бэ гэж амар ярьдаг байсан. Амар ууралдаг байсан, амар загнадаг байсан. Тэгтээ одоо токс харилцаанаас одоо нэгт би хэлсэн шатаг нөгөө чамаа ганцаараа байлгадаг. Чамаа ганцаараа байлгах хичээдэг, өөрийнхөө хүслээр хувцлуулах хичээдэг. Ер нь өөрийнхөө хүслээр бүх зүйлийг хийх хичээдэг заа юм. Одоо чиний үзэл бодол, чиний одоо хүсэл, чиний яг юу бодож байгаа тэр хүнд ямар ч хамаагүй. Хамгийн гол нь тэр хүний л бодол санаа хамгийн чухал. Тийм харилцаа байдаг. Токс харилцаа гэдэг нь чи бүр бараа тэр амьсгал болохгүй гэвэл чи амьсгал болохгүй. Нэг юм. Одоо яаж байсан чиний цусыг сордно гэж сэтгэл санаагаа хамраадаг. Тийм цус сурагч. Тийм цус. Хамгийн тийм
тийм хэцүү зүйл бол яаж ч ал тэр нэг хамаа хаана газар олоо надтай уулздаг гэсэн. Тэгээ би жоохон байхад тэрийг хайр гэж боддог гэсэн. Тэгээ ингээд одоо бодоход ингээд би өөрт нь ашигтай байсан учраас тэр надаас салж чаддгүй. Би ингээд яваад өгөхөөр тэр ирдэг. Тэсэн мөрлөө намайг ингээд одоо зовоод гэсэн. Намаа зовох ингээд өөрт нь сэтгэл санаа нэг юм кайф авдаг гэсэн. Ингээд дараа нь одоо би яг дуусных нь одоо эхний за нэг 4 дахь жилийн одоо үерхсэн 4 дахь жилээс билүү 3 дахь жилээс энэ болов би санахгүй байна. Тэр нөгөө одоо би тэрний хүслийг одоо биелэхгүй. Тэгээд тэрний жишээл нэнийг аваад өгөх гэхээр би авч өгөхгүй. Эсвэл би ингээд өөрөө дуртай хувцас өмсөд тэрний одоо хүссэн хувцас өмсөөгүй ч юм уу. Тийм үед намайг зоддог. Тийм. Би өөрөөр өөрийгөө өвдчихсэн юм. Үнэхээр өвдчих. Би тийм харилцаанаас гэдэг өөрийнхөө аварсан дамжахад баярлж. Ингээд хинээ бол яхаа ингээд тийм жоохон одоо орсны тийм үг байдаг та. Одоо хайртай болцоодтой тийм үг байдаг. Тэгээд яг юм толгойд тэр юм орж ирээд байдаг гэсэн би тийг салж чаддаг гэсэн. Тэгэд хамгийн гол нь ингээд салж чаддгүй ингээд тэр хүнд ингээд зууралтай 5 жил одоо хугацаа ханд өнгөрөөсөн хугацаа бол яхааргүй нэг тэрний хэлсэн үгнээс ингээд болсон. Одоо жишээл чи уус надаас өөр хэний ч олж чадахгүй би л чамаа тоодог гэсэн нэг үг байсан. Хамгийн дуртай үг нь байсан баг. Бараа муудалж болно. Эсвэл намаа би нэг өөр хүнтэй харьцах боломж тэгжилдэг байсан. Ингээд амар чи уус хийм штий. Чи уус ийм ах штий гэж баг ингээд намайг өөртөө ихтэлгүй болохыг амар хүсдэг байсан. Амар хүсдэг. Дандаа өөрхөн тийм хүслээр байлгах хичээдэг байсан. Одоо бидний үзэл бодол тэр хүний хувьд байгаа юу ч биш. Тэгэхээр тэр ингээд одоо би тэрийг хардаад одоо тэрэнд одоо би үзэл бодлоо хэлэхээр чи буруу ойлгосон бай. Чи уусаа буруу ойлгосон. Би буруу гэд нэг дандаа нэг өөрт нэг шалтгаан хайдаг гэсэн. Бараг нэг нэрнгэс би буруутай юм шиг болгодог гэсэн. Тийм харин одоо нэгт ингээд яагаад ч юм тэр хүнтэй ингээд бүтээсэн дурсамжаа боддог юм байл. Одоо ийм дурсамж бүтээсэн, тийм дурсамж бүтээсэн гэж амар боддог. Тэгээд яагаад ч юм ингээд дурсамжиндаа ингээд хорогдоод тэр хүнээс салж чадаагүй. Яг нэг яг өсвөр насны тийм үе дээр байсан учраас одоо би 14-өөсөө 18 хүртэл өнгөрсөн. 14-өөс баг 18-19 үлсэн байна. Хамгийн тэр бас маттай чацуу байсан. Надаас хэдэн сараар дүүсэн. Нэг 2 сараар л дүүсэн. Ихтэй үнэхээр ингээд дурсамжтай хоригдоод дурсамж амар үнцэнтэй юм шиг. Тэр одоо ингээд харилцаанаас илүү дурсамжийн үнцэнтэй юм шиг. Тэгээд би ингээд дурсамжаасаа болж одоо салж чаддгүйсэн. Хамт бүтээсэн дурсамжаа ингээд бодоод салж чаддгүйсэн. Тэгвэл яагаад тийм бол би сайн мэдэхгүй байна. Гэтэ яагаад ч юм тэр үед бол ингээд тэр дурсамж надад үнцэнтэй байсан. Нэг тийм гинэн нандаа үерхэл дээр байсан учраас нэг тийм дурсамжаа хоригдсон гэж магадгүй. Тэгээд дараа том болоод ойлгоод ерөнхийдөө бол миний одоо ирээдүйн чухал болохоос дурсамж нь биш гэдэг би ойлгосон. Одоо өнгөрсөн юм чухал одоо биш ирээдүйн минь чухал гэдгийг би ойлгосон. Би тэр хүнтэй хамт байвал ямар амьдралтай болох юм айгуун бол амьдрал амьдралтайсан баг шүү. Тэгээ ингээд тэр хүнээс ингээд
гэж надад бараг бүх хүн хэлдэг байсан. Манай гэрийнхэн ч хэлдэг байсан. Манай найз хэлдэг байсан. Бүгдээрээ намайг тэр хүн наадахаас салгаж гэдэг байсан. Гэтэ яагаад ч ингээд салгах амар хэцүү байсан маань. Тэгэхээр ингээд би салъя гэсэн чи тэр над дээр ирээд иддэг байсан. Тэгээ яхаа жоохон байгаад би тэр хайр гэж боддог байсан. Тэгээд хайр гэж бодож исэн учраас яагаад ч ингээд зугалтаа явуулсан ч бодов. Одоо дараа нь намайг найз дүү болгосон гэж хэлсэн шүү дээ. Тэр хүн одоо чи тэрнтэй бити найзл, энтэй бити найзл, тэр найз чи тийм ийм гэд тэр чи амар сонир штий гэж нэг тэгж ярьдаг байсан. Тэг яагаад ч ингээд бүр ингээд найз нөхдөгүй болчдөг юм байл юм. Бүр ингээд над өсрөл заяа гэд тэрний найзуудад л би харьцах одоо эргэтэй юм шиг. Одоо өөр надад нэг найз байж болохгүй юм шиг ханддаг гэсэн. Тэг ерөнхийдөө бол тэрний ачаар би нэлээд олон найз алдсан шүү. Тэрний ингээд бид хоёр ингээд муудалцаад ингээд саллахаар би ингээд нөгөө хуучин найзуудаараа очих нүрэг болчихсон юм билээ. Одоо яагаад гэвэл тэд нар намайг сал гэж хэлдэг байсан мөрлөө би нөгөө салдгүй тэмдэг зурладаг. Тэр намайг бити найз гэхээр би нүнийхсээ найзлахгүй байхаар гинт ингээд юу асуудал гарахаар нэг нар дээр очиход болтгүй юм юм. Болтгүй юм байна. Тэрнийхээ бол ийм харилцаанаас гарахын тулд ерөнхийдөө бол нэг чи өөрийнхөө ирээдүг харах хэрэгтэй гэдэг би ойлгосон. Би өөрийнхөө ирээдүг хараад тгийс салсан. Ирээдүгөө хараад дурсан ч ямар ч үнцэнгүй гэдгийг би ойлгосон. Гэтэ яг ингээд тэр үедээ яг тэр нөхцөл байдалтай яг тэр үедээ л үнцэнтэй байсан. Тэр үнтэй амар олон дурсан бүтээгдсэн. Гэтэ тэд нар бол үнэхээр юу өнгөрсөн юм учраас яг өнгөцөл үлдээх ёстой гэдэг би ойлгосон. Заавал тэр дурсамжтай хоёртод хүн ингээд нэг хүнтэй зурлах ямар шаардлага байхгүй. Дурсамж нь үлдээ, түүх нь үлдээд тэр хүн нь явуулсан яриад юм гэдэг би ойлгосон. Хоёрт тэр хүний бүр ингээд ямар ч харилцаа албаагүй болтлоо ингээд блоклох хэрэгтэй гэдгийг би ойлгосон. Тэгэхгүй бол хаана газар дахиад гараалаа. Тэгээд тэр ингээд согтгоор над руу бичдэг, залгадаг. Амар сонирм. Тийм одоо яг одоо өмнөхтэйгээ харьцуулах надад тэгчлээ амар хатаа зурлахад болсон нь би үнэхээр баярлж байна. Өөрөө гэсэн амьдралаа бодоод өөрөө гэсэн амьдралаа ботсон дэрдэхгүй бол би тэрнтэй хамт байхаа хүсэхгүй байхаа надад зурлах байхаа альц зүг төгсөн. Тэг ерөнхийдөө бол яг токсик үерхэл яг надад байсан токсик үерхлэн бол яг тэн дээрээсэн. Тэрнээс гадна бас токс харилцааны зүйд байсан. Хүсвэл би тэр дараагийн бичлэгтээ оруулах юм. Та нар коммент үлдээгээрэй. Тэгэд та нар коммент хэсэгт одоо би яг ингээд амьдралаараа юм бичлэг хийхэд та нар таалагдж байна уу гэж бичиж үлдээгээрэй. Яагаад ч ингээд миний өмсөй эд зүйлсийг миний хувцлалтыг амар шүүдэг гэсэн би тэнд одоо бодох амар аюу үнэхээр өөрийгөө үлдэж. Чи тэрэн өмс болохгүй, чи тэгж болохгүй, ингэж болохгүй, тэгж болохгүй гэх. Тэгээд намаа зүгээр гэрээсээ гаргуулах хүсдэг байсан. Би ингээд зүгээр бэлгүүр гарлаа гэхээр би хамт гарan чи дана байж гэртээ байж би одоо очлоо гэ. Намаа бүр ингээд ганцаараа гаргуулах хүсдэг байсан. Эмсэлэт аваад би зүгээр ингээд хальт гарчаад ирэх гэрлүүгээ орохын тулд намаад өмнө хин нэгэнтэй уулзаж явна гэж бодсон юм уу хайр мэдгүй. Хин нэгэнтэй уулзаад 10-50 явчихна гэж бодсон байх мэдгүй. Тийм хүмүүс юу нүртэ итгэлгүй байдгийг гэдгээ би ойлгосоо тэр хүн ч бас өөртөө итгэлгүй намайг одоо өөрөөх нь хуурах бүрэн боломжтой гэж боддог байсан юм шүү байгаа юм мэдгүй. Би бүр одоо бодох юм үнэхээр гайхдаг. Би одоо яаж тийм харилцааг төвчд явж ирсэн бүү мэд. Тэгээд бүр ингээд хамгийн тийм новшин зүйл нь бол яхахгүй тэр зодд гэсэн. Яг тэр нь бол үнэн. Тэг нэг өөрийнх нь таалагдахгүй зүйлийг нь хийжүүл тэгэл
Тэг яг үнийг хэлээд би тийм харилцаанаас гарахын тулд их юм болсон. Бүх зүйлээ болгоглсон. Тэрэнд бүр нүүр өгчихгүй болсон. Ингээд уулзахгүй чамтай би уулзах шаардлага байхгүй гээл. Ерөнхийдөө бол аль болох ингээд миний ирээдүйн арай чухал гэдгийг би ойлгоод түүн өмнөөс зайгаад барьсан. Тэрээс би ингээд зайгаа анхнаас тэр үедээ ингээд бариаг усал тэр үедээ хүртэл надад зурлах байсан баг. Надад нөгөө байсан гэсэн 8 стур анги хүртлээ 2 жилийн хугацаанд бол маа нөгөө ангиасан. Тэгээд 10 11 12 одоо бид нэр хоёр өөр сургуулсан. Нөгөө заримдаа холын ингээд харилцаа байсан. Тэр нэг дархан сураад би энэ хотод суддаг байсан. Тэгээд заримдаа ингээд намайг бодоод ингээд ээж авдаа худлаа хэлээд над дээр ирдэг үе байсан. Би яг тэднийг ингээд бүгдээр ингээд одоо надад зориулж ирсэн юмнууд ингээд бодохоор би ингээд надад хайртай байсан юм шиг гэж боддог. Гэтэ өөрөө ч бас хайртай гэж хэлдэг байсан л да. Гэтэ одоо бодоход би ингээд одоо намайг яаж ялгаа авч хилжээдэг байсан гэдэг би ойлгосон. За. Өөр зүйл гэвэл хамгийн тийм ингээд одоо юу гэдэг юм хамгийн тийм бас хэцүү зүйлүүд нэг болно. Жоох охтуудтай харьцдаг, жоох охтууд үерхдэг гэсэн ингээд миний араар тэгээ явдаг. Жоох охтуудтай, бүр насанд хүрээг охтуудтай. Тэр нь бодохоор бүр үнэхээр боддог зөө. Бүр ингээд ямар сонир санагдсан юм нэр бүр тэгээд надад гаргаж ирсэн сэтгэл одоо ингээд надад өгч ирсэн бэлгүүд нь ботхоор заяа бүр инээ түрээд авах. Би одоо тэрэнд их юм авч өгдөг байсан. Тэр одоо надад зөвхөн баяраар юм авч өгдөг байсан. Зөв баяраар юм авч өгөхөөс гадна надад ингээд үсэл бугаачлал ч юм уу. Нэг бүгд нэг тийм юм авч өгдөг байсан. Тийм амар жоох юм авч өгдөг байсан заяа. Тэгээд би амар сэтгэл гаргаал явуулдаг. Тэр гэсэн чинь надад сэтгэл гаргадаг байсан. Тэр гэхдээ ингээд юм өөрхөн гараар юм хийж өгдөг гэсэн нэг буугууч. Одоо хүртэл буугууч юм байж магадгүй байх шүү надад. Нэг гараар хийсэн буугууч ийсэн. Тэснээ ингээд захиа байдаг нэг бичсэн захиа нэг юм хааж нэг юм мөнгө үүч боломж одоо мөнгө өрөхгүй гэсэн юмнууд л надад хийж өгдөг гэсэн байна. I don't know. Тэг ингээд одоо би тэрний ингээд одоо бодохоор тэрний одоо гэр бүл ар гэрээ ингээд асуудлыг ингээд ботоор бас яг тэр үедээ ойлгодог гэсэн. Надад бас юм өгч байгаа нэг юм гэж боддог гэсэн. Гэтэ би одоо бол үнэхээр сэтгэл байвал тэгэл ажил хийгээд ажил хийсэн мөнгөөр надад асуулт боломжтой байсан байх л та. Ундаа ажил хийсэн мөнгөөрөө эсвэл ингээд биз тоглоо явцдаг, эсвэл мөрөд тоглоо явцдаг. Эсвэл юм уугаа явцдаг. Эсвэл заяа нэг ээж нь ажил хийдэг гэсэн даа. Ээжтэй хүчдэг. Яг ээжтэй хүчтэй байх болно л даа. Дүрс зэрэг. Гэтэ бусдын юмнууд зацуулах амар тэнхтэй. Тэгээ би одоо бодоход үнэхээр гайхчихна. Гайхдаг тэр хүнийг. Тэр хүн руу одоо бичсэн чинь надад та ямар ч хамаагүй. Би яар тэр хүнийг одоо миний хүүд үнсэндээ байхад болоод удаж байна. Амар юм тийм харилцааг бол эцэг гаргасан дээр гэдгийг би одоо ойлгосон. Үнэхээр би боломжтой байсан байвал би үнэхээр ойлгодог байсан байвал би тэр харилцаа эхний 3 жил байлгасан. Эсвэл 2 жил ч юм уу байлгах байсан баг. Тэгэл баяртай гэж баг яваад өгч өгсөн баг. Гэтэ яг ч юм тэр жоохон байхсан үе байсан учраас яг ч юм дурсамжтай л хоригдол хэлсэн үнэтнээс боддог гэсэн. Надад баг өдөр болгоно баг муудалсан болно л хэлдэг байсан үнэт байсан. Би байха болчвол чамаагүй хинч тоохгүй шүү дээ. Чи бас хинч тоохгүй шүү дээ. Би л чамаа тоож байгаа нэг юм гэснийг баг нэг дуртай өгнөөсөн баг. Хамгийн гол нь
тэр хүний ингээд одоо гаргаж байгаа зан нь би ингээд яг одоо ботход би яг надад тэгж гаргажсэн ингээд жоохон баярлаа. Би үнэхээр өөрийгөө ойлгоод өөртөө дүгнэлт хийгээд ямар харилцаа байж болохгүй гэдгийг ойлгосон. Үнэхээр тэр хүн баг байгаагүйсэн байл би тэдний тэр хүний хийжсэн гаргажсэн өөр нэг хүн надад гаргажсэн байл би бас хэвэн байх гэж бодох үе надад байсан гэж магадгүй. Тэгээ хаач юм тэр үед би жоохон байсан учраас зүгээр хийвэл гэж боддгийсэн л да. Хамгийн тийм харилцаа одоо байвал эртхэн гарсан дээр цаг хугацаагаа бодоод ирээдүгөө бодоод эртхэн гарсан дээр шүү гэж биелмээр байна. Тийм харилцааны ингээд одоо хамгийн тийм нэгт байдаг юм гэвэл тэр хүн чамайг ингээд яаж чал өөрхөн байлгах хэрэгтэй. Чиний үзэл бодол, чиний хүсэл мөрөөдөл чиний хувьд үн цэнтэй гэсэн юмыг үгүй хийдэг. Тэгээд чиний ингээд энерги бүх зүйлийг ингээд сорч байж ингээд сэтгэл санаа гамраад тийм яа цус соргоч цаа. Бид цус соргоч шум болж хаашаа тийм амиагчсэн тийм хүн байдаг. Тэгээд тийм амиагчээс гэснээс би ингээд одоо уулзах боломжгүй гарч чадахгүй байхаар тэр намайг ингээд чи өөр хүнтэй уулзч явдаг нү? Чи өөр хүнтэй уулзах яваад дээ шүү дээ. Бүр ингээд намайг бүр хардаад би нүзүүд мөрөөрө гэртээ байжсэн зүг байгаад хардуулдаг гэсэн. Йоо бодгоор инээ түрээд юм тэр бодгоор. Тэрснээ ингээд би нэг гэртээ байгаа би гэртээ бай гэж ингээд одоо 100 дараа явуулна шүү дээ тийм. Ингээд өөрөөр баталгаажуулдаг. Тэгсэн чинь би биш өөр хүн байдсан мэл чи гараалгүй явчихна да гэж солирцсон бидэг. Яа би бүр тэр чааднуудын одоо ч миний нүдэнд харагдсан зөө юу. Би гэж бодсон. Ингээд зүг байж байгаа хардуулдаг. Зүг байж байгаа ингээд миний намайг миний уурах хүрэх ингээд дуртай байх юм мэдэхгүй. Би бүр бодохоор миний бүр инээ төрөөд идэм ба тэрийг зүг гэртээ байдсан чил хардуулаад яв байдаг харддаг байсан. Тэсний ингээд одоо би биш байсан бол өөр хүн байсан байвал чи тэглэсэн чи ингэх хайсан ингээд байсан. Яг би нэг удаа өвдөж яхад нь би энэ барид очоогүй юм л да би завгүй байсан. Тэгсэн чинь чи ийм сэтгэлгүй авах юм штэ. Ингээд би бүр өмнө юу сэтгэл гаргаж үзэж байгаагүй юм шиг заяа. Ганц юм дээр алдсан чинь бүр ингээд чи сэтгэлгүй авах юм. Чи тийм авах гэж ирдэг гэсэн. Би бүр бодохоор би одоо энэ барид Google очих хэрэгтэй байсан байх та. Би одоо бот нэрэ тэр чатанд бүгдийг надад нүдэнд харгаж чинь тэр ярианууд нь хүртэл надад сонсогдож байна бүр. Ингээд гэтээ ингээд би өвдөхөөр тэр юм одоо энэ барьж очиж байгаагүй юм хэл би одоо Google очих хэрэгтэйсэн байна л да. Бодоодсэн чинь гэнэт нь ингээд зарим нүдэнд нүдэнд харагдчихлаа. Тэр хүмүүсүүд ингээд одоо хамгийн одоо чамд итгэдэг заяа. Одоо чинь чамд итгэдэг юм. Одоо чиний хийж байгаа зүйл тэр хүнд ямар ч хамаагүй. Тэр хүн өөрхөн бодол үзэл бодолтой одоо бүр ингээд батаараа ингээд болцсон. Учираас чи юу ч ярьсан тэр хүнд ямар ч хамаагүй. Чи тэр хүн өөрөөр ингээд ботцсон гэдэг юм байл юм. Гэтэ чи ингээд тайлбарлаад өөрхөн ингээд үзэл одоо ингээд өөрхөн юм тайлбарлаад байж хагаад үгүй чи буруутай чи буруутай. Гис идэм шалтгаан хайдаг гэхгүй тэр хүн. Шалтгаан хайгаад над руу буруугаа тогтдог. Тийм байсан. Бүр бодхоор амар гайх чинь би одоо өөрөө өрөвдөж байна. Тийм харилцаанаас яаж гаргаж авч чадсан бүхний авралаар нэрээ. Гэтэ яг одоо бодоход заяа тэр хүн ингэж байгаагүй одоо зөв миний амьдрал анхаасаа гарч ирээгүй байсан байвал би одоо дахиад нэг үнд очивол би яг ийм харилцаа хийвэн байх гэж бас бодох гэж магадгүй байсан байх л та. Тэр хүн зүгээр надад монголоор юу гэдэг лээ. Намайг ойлгуулад надад ингээд амьдралыг ингээд харуулсан хүн. Тийм жоохноос амар
их юм үзсэн. Би бас 14 амар жоох мессежтэй хэлсэн 14 мөрөдөө хийсэн. Тийм харилцаанд ороход эхний 2 жилийн хувьд бол би яхааргүй хэвийн зүйлээр боддог гэсэн маа. Яхаар байж болдог зүйл. Энэ угаасаа энэ харилцаанд үерхэлтэнд байдаг зүйл гэж боддог байсан. Тэгээд дараа нь энэ байж болохгүй юм шиг байна гэж ойлгосон. Тэсэн мөрлөө би яаж ч салж чаддгүй зурлалтал гэдэг байсан. Тэгээд тийш надтай зурладаг байсан. Надад нэг юм ухааруулах, надад хичээл заах хүн л байсан гэж би ойлгодог. Тэгээд одоо бол би тийм харилцаанд байл би өөрөө тэр дөрөлбөр аваад гарчихна гэж бодож байна. Зүгээр. Тэгээд одоо энэ яг миний үерхлийн одоо токс харилцаа яг би албан ёсоор үерхэж байсан хүн. Би токсик болчихсон. Харин дараагийн хүмүүсүүд нь одоо би яг үерхээгүй зүгээр харьцчихсан. Тэсэн мөрлө токс харилцаатай тийм үерхүүл бас биш үерхлүүл гэсэн. Харилцаанууд бас байдаг. Тэднийг бас та нар сонсохыг хүсвэл коммент хэсэгт бичээрэй. Би дараагийн бичлэгтээ оруулъя. Ийм үхэдтэй бол тийм цус орогч, тийм шумуул шиг, тийм одоо эгоист, тийм амиа хичээгч хүнээс юм нэртгэн салсан дээр гэж би ерөнхийдөө одоо ойлгож байна. Яг тэр үед бол байх ойлгохгүй байсан л таа. Одоо хэрвээ та нар тийм харилцаанд байвал эртхэн одоо юм би ингээд ирээдүгөө бодороо гэж хэлмээр байна. Тийм хүнтэй хамт та нар юм хичнээн одоо ингээд их дурсамж бүтээсэн, их гоё дурсамж ингээд хамт байх амар гоё тухтай байсан ч гэсэн тэр хүнийсэж ингээд одоо таны аз жаргалыг бодохгүй өөрөөхөө л одоо амьдралаа өөрөөхөө юм бодно. Таны одоо хүсэл мөрөөдөл, таны бүх зүйл тэр хүнд ямар ч үнцэнгүй. Тэр хүний л бодол хүн, тэр хүний л юмнууд тэр хүндээ л үнцэнтэй. Учраас яаж ч таны ингээд бүр ингээд цусын ингээд сорж ингээд одоо таны ингээд бүр ингээд юу ч хөв болтол ингээд сорно. Ямар үнцэнгүй болтол нь танаас сорно. Тэр хүний ачаар би ямар ч өөртөө итгэлгүй байсан. Та салны дараа өөртөө итгэл олсон шүү. Тэгээд энэ үед бол би яг юм байдаг зүйл гэж боддог байсан. Хамгийн одоо хэцүү зүйл яагаад ч ингэж нас түрэх хүүхдүүдтэй ингэ харьцдаг байсан. Надад бүр одохоо бодох яхад тий. Бараг тэр одоо бараг ичихгүй нэрээ яг тэгээ явж байгаа гэж магадгүй шүү. Тэгээ явж байгаа гэж магадгүй байх шүү. Тэгтээ ингэ дандаа ингэ тийм харилцааг одоо надаас атай амир төстэй охтуудтай амир хайдаг юм шиг байгаа юм ингээд одоо эсвэл нүдний шилтэй эсвэл надад бол амир төстэй атай амир яг адилхан биш гэсэн нэг төстэй охтуудтай хайж яваад тэнд ингээд явдаг за ингээд одоо үерхсэн харьцчихсан охтуудтай энэ одоо ботхоор ингээд багийн миний одоо зүйл байдаг. Миний одоо надад байдаг зүйлүүд байдаг гэх одоо надтай амир адилхан хайртай ч юм уу, надтай адилхан нүдний шил зүгдэг ч юм уу, ингээд надтай адилхан горсол мэддэг ч юм уу, нэг янз янз заа юм ингээд надтай аль болон жоохон төстэй охтуудтай л хайж явдаг байсан юм шүү байгаа. Ингээд одоо би мэдэхгүй л да, одоо би тийм гайцгаа бол дуудчихна. Ингээд харьцаа болоод удаж байгаа гэсэн ингээд битүүс угаас нэг сургууль 10 жилд нэг сургууль маань нүгэн гэсэн учраас ингээд тэрний найзууд надад хэлдэг. Миний одоо манай ангийн хүүхдүүд маань хэлдэг нэг тийм дунд найз байдаг учраас яхаж юм ингээд яаж сонсогддог юм маань. Тийм. Гэтэ авч гарахын тулд одоо энэ харилцаанаас өөрийнхөө авч гарахын тулд өөрийнхөө ирээдүгөө бодох хэрэгтэй гэдэг би ойлгосон. Одоо миний хувьд би өөрийнхөө ирээдүгөө бодож тэр хүнээс салсан. Тэр хүний одоо би ямар ч тийм сурах хүсэл эрмэлзлгүй хүнтэйгээ байхыг хүсээгүй. Яг үний хэлээ. Тэрний хувьд бол зүгээр 12-оо төгсөж байгаа их юм. Тэр одоо хүртэл сурдаг юм. Дахиж сурах гэж
баг байдгүй толгойд ордог байх. Тэгснэ ингээд тийм харилцаатай тийм одоо намайг тэгж бод тийм харилцаатай хүнтэй байхад би хүсээгүй. Намайг өөрөөрөө байлгах хичээдэг би бас хүсээгүй. Би ч гэсэн хүн бадтас үзэл бодол байх ёстой. Би заавал тэр хүний үзэл бодлоор амьдраа, тэр хүний үзэл бодлоор насаа барах ёсгүй үстэй. Би ирээдүгөө бодож тэр хүнээс салсан. Яг нь салгаад ихэндээ амар хэцүү байдаг. Яг ч ингээд бүтээсэн дурсан чинь ингээд бодогдоод ингээд ингээд яг тэр замаар яг хамт байсан тэр нэг газар руу очихоос тэр нүдэнд харагддаг. Яг тэрэн зог хэцүү. Ихэндээ амар хэцүү байдаг. Үнэхээр хэцүү байдаг. Тэгээд сүулдэ ингээд одоо юу гэх юм би дараагийн бичлэгтээ оруулахын хичээ дурсамжаа яаж ингээд өөр дурсамжаар орлуулах хичээх вэ гэсэн лекц ч юм уу юм тавьж яваг өөрөө би тэр дурсамжаа болсон тэр дурсамжтай газараа одоо айл болгон мартах хичээдэг байсан нэг юм юуч болоо тэр газар юуч болоо юм шиг амар тарих амар хурд хичээдэг байсан хиндэ. Тэгээ сүүлдээ ингээд цаг хугацаа өнгөрөх тусам яг ч ингээд тэр дурсамжууд нь цаанаас ингээд толгоноос ингээд мартдаг юм байлаа. Тэр дурсамжаа ингээд байн бодохгүй бол энэ тэр дурсамжаа нэг юм бодохгүй байн бодохгүй тэр газар руу одоо хамт байсан газар руугаа нэг хэсэг очихгүй байвал аяанда мартчихдаг юм бэл. Аяанда үнэхээр мартчихдаг юм бэлээ. Ингээд яг ингээд заримдаа тийм амар хөвгчлөлтэй тийм ингээд баг хэзээ ч мартахаагүй тийм дурсамж байдаг л та. Тэгээд тэднийг бол би яхааргүй ингээд түүх болгож үлдээсэн. Одоо ч анхны болцоогоо ч юм уу. Анхны болцоог торгууд нийт байдаг юм. Тийм хөвгчлөлтэй дурсамжуудаа яг ч ингээд мартаад амар хэцүүдэг. Амар толомтой амар ингээд тод ингээд үлдсэн гэх юм. Тэр дурсамжуудыг нь бол яхааргүй зүгээр түүх болгож үлдээсэн дээр одоо яг бит хоёрын түүх гэсэн шиг одоо ингээд түүх юм өнгөрсөн юм байдаг шүү дээ. Тэгээд яг өнгөрсөн юм шиг л ингээд үлдээсэн дээр яг тэр дурсамжийг ингээд байн бодохгүй байгаа яваад байвал аяанда тэр дурсамж ингээд бага ингээд мартчих эхлэн нэг цаг хугацаа өнгөрөх тусам мартаж эхлэн. Гэтэ ингээд цаг хугацаа өнгөрөх тусам ингээд мартдаггүй одоо юм байвал тэднийг аль болох өөр юмар орлуулах хичээгээр гэж хэлмээр энэ одоо тэг юуч байж болно, ажилч байж болно, найз нөхөдч байж болно. Эсвэл ном орчим юм тэл тэр дурсамжаа өөр юмар орлуулах хичээгээр гэж хэлмээр энэ. Хүнээс салгад амар хэцүү байдаг уусаа. Хэцүү байдаг. Гэтэ миний хувьд бол яг ч ингээд дурсамжтай амар боддог. Дурсамжаа яд тулсан юмудаа боддог учраас би яг ч ингээд тэр дурсамжаа аль болох мартахгүй байх хичээдэг. Үгүй мартахгүй солиож мартах хичээдэг. Солиорч нэрээ мартах хичээдэг. Мартаад тэгээд юугод аль бол өөр юмар орлуулах хичээдэг. Одоо жишээлбэл би юм кино үзэж цаг хугацаа их цаг хугацаа өнгөрөөтэй учраас би аль болохгүй ингээд кино үзэх дуртай. Киногоор орлол. Гэтэ яг үнийг хэлээд миний одоо өөрхөө ингээд амьдрал туулсан одоо амьдралынхаа юм хэцүү үед одоо ингээд чам хэцүү байхад өнөхтэй дуу битгий сонсоор гэж хэлмээр байна. Одоо яг тэр үедээ одоо хамт байсан үедээ сонсдог байсан дуунууд ч юм уу. Тэгээд аль болох тийм гонхтой юм дуунууд сонсохгүй байх хичээгээрээ. Аль болох тийм гоё юм баг хайрын тухай дуу битгий сонсоор гэж хэлмээр байна. Тэднийг ингээд сонсох болгонд ингээд чамд бүр хэцүү байдаг. Тийм болохоор би бол ингээд нэг хэсэг юмгээд бол гонхтой тийм юм уу сонсохыг ингээд сонсох үсээгүй. Сонсохгүй байвал чамд арай амар байдаг шүү. Сонсоход бүр хэцүү байдаг шүү гэж хэлмээр байна. Юу бодхоор бүр ингээд даях чинь өөрөө. За миний бичлэг ингээд амар удаан болчлоо. Хүсвэл юу вэ? Эсвэл ингээд дараагийн part 2 гэж коммент хийсэг үлдээгээрээ ингээд би дараагийн одоо өөр токсик юмудаас яаж болно, өөр тохиолдсон юмудаа яаж болно.
Эсвэл нөгөө одоо тархиа яаж хуурах вэ гэсэн нөгөө өөр нэг юмар бас ярьж болно. Тэднийг та коммент хэсэгт үлдээгээрэй. Instagram-аар намайг дагаарай, subscribe дараарай, лайк дараарай. Баяртай.